Сөрөг хүн үргэлж танд гомдлоод уураа гаргаж явах үед нь яаж өөрийнхөө эрч хүчийг хамгаалаад үлдэх вэ? Сэтгэл зүйн үндэслэлтэй үндсэн 3 арга байдаг л да. Эхний арга нь гомдлыг нь тодруулдаг арга байдаг. Ерөнхий нэг юм тодорхойгүй яах гээд байгааг нь мэддэхгүй байдлаар гомдлоод ивэл тэрийг нь асуулт хэлбэрээр буцаагаад өөрлөм шийдэж болдог. Жишээ нь юу ч болохгүй байна гэдэг бол юу ч болохгүй байна юу ч болохгүй байна гэдэг. Ингээ асуучих. Ингүүл өөрсдийнх нь хэлж байгаа үг хэр драмын шинжтэй сонсогдож байгаа гэдгийг өөрөө ойлгодог. Бас гомдлоо бүдэг бадаг хэлээд байхын оронд илүү тодорхой болгоход нь нэлээд нэмэр болоод өгчдөг. Хоёрдугаарт нь эрч хүч. Тэрний эрч хүчийг нь өөр тийш нь заавал чиглүүл. Тань руу бухимдлаа илэрхийлснийхаа дараа өнцгийг нь өөрчлөх асуулт тавьж болно. Чи одоо нэг арай өөрөөр бодоод үзэлтэй. Ингүүл пассив гомдлын давталт нь зогсно. Тэгээд үйлдэл рүү чиглүүлэхэд нэлээд нэмэртэй болно. Бас та өөрөө асуудлыг шийдэж өгөлгүйгээр өөрчлөлтийг нь өдөөж болдог. Гуравдугаарт нь хэл хязгаар гэж нэг зүйл байна. Хэрвээ нөхдүүдийн сөрөг байдал таныг ядраагаад эхлвэл заавал тэр сэтгэл санааг нь засгаалбгүй шүү дээ. Би одоо нэг жоого ачаалтай гэж хэлээд бутчих болно. Ингүүл харилцааг нураахгүйгээр эвтэйхэн байдлаар хадгалаад үлдчихнэ.